Хай. Юу байцгаанда? Мэтгэлзээнийхаа лигийнхаа тэмцээн рүү явж гин. Тэгээд лигийн тэмцээний нээлт эхэлж байгаа. За бай. Мэтгэлзээ чинь нийтдээ 4 тойрог явна. Бүх хүүхэд тоглох байх шүү дээ. За 4 тойргийн дараа чи шилдэг 16, шилдэг 8. Тэгээд нал. За энэ хин бэ? Энэ нэг байцгааж байна. Кино байна. Кино. За өнөөдрийн хичээлийн сэдвийн нэрээ санаарай. Ир. Та босдод Юу түгээдэггүй. за намайг гэлээ онцгойгоод асуулт гэхээр сэдвээ надаас асууж шүү заяа. Өнөөдрийн эхний сэдвийн нэр нь юу вэ? Юу түгээдэггүй. Хүн сэтгэлдээ байгаа гэрэлтэй гэгэнтэй бүхнийг бусдад түгээдэг. Харилцана. Энэ хараа. Хүн ингээд сэтгэлдээ гоё гэрэлтэй гэгэнтэй байвал тэр хүн өөрөө ямар вэ? Гэрэлтэй гэгэнтэй тий. Та нар нэг юм уу сонсчихсон уу? Нүдэндээ галтаа, нүүрэндээ цогтой. Сонсчихсон уу? Ямар хүн нүдэндээ галтаа, нүүрэндээ нүдийг сэтгэлийн юу гэж үздэг вүлээ? Хойл гэж үздэг. За. Та нарын дотор маш олон гайхалтай зүйл байгаа. Энэ дотор мэдлэг чадвар, мэрэгэн ухаан, авяас, бэлэг, сайн муу, сайхан муухай бүх зүйл байгаа. Гол нь чи энэ бүх зүйлээ бусдтай харангуй яаж авах вэ? Сайныг нь харангуй яаж авах вэ? Бооцч авах. Энэ гуйгаад гарахгүй. Энэ гуйдаад гарахгүй. Энэ хүний дотор зүгслээс яаж яадаг байх нь? Ундарч яадаг шээ. За тэгээд хариулт нь маш ингэ. Энэ сууж байгаа дүүнер та нар бүгдээрээ өөрөөр өнгөтэй. Та нар бүгдээрээ өөрөөр илчтэй. Тэгээ та нарын бүх өнгө, бүх илч нэгдвэл тэр өөрөө илүү гэрэлтэй гэгтэй тийм гайхалтай уур амьсгал яадаг байх нь? Бүрдүүлдэг. За тэгээ эцэст нь дахиад асууя. Өнөөдөр сургуулийн сэдвийн нэр юу вэ? Та Бусдад юу түгээдэггүй. асуултын хариулт хаана байх нь? Чамд өөр чинь байгаа шүү. За. За юу гүнээс Йой, хай, юу байцгаана? Сэн сайхан. Гэхгүй юу. За ингээд би бол хөөрхөл харагдаад байгаа юм байна. Мэтгэлзээнийхаа шийдлийг бэлтгэгээд явж гин. 8 шийдэл өгсөн. Дээрний сургалтын дээр гарсан 8 шийдэл өгсөн. Энэ гэдэг яа за болив. Алкогол хэрэглэх нь яг буруу юм. Ер нь л буруу шүү. Ер нь л юм мухай арчид. Тэгвэл буруу хэлсэн бол анхнаас алкоголыг яах гэж бүтээсэн. Наа чи угаасаа л буруу юм бүтээх дуртай байсан учраас угаас гал үлсэн цагаас хойш тэр чинь нэрэл удаг л уусан шүү. Яа мэдээ шигэрч юм. Миний дэс арай тэр нэрч мэрдэг үн за удаад. What? Bro, what are you talking about? Оо нөө маз жаргалын гормон ялгаруул арх согтууруулах ундаа гэж нэмэгдэж орж ирсэн. Согтууруулах дундаа ингээ пив орж ирж штэ. Пивийг тодорхой хэмжээнд японочууд байнга уудаг гэсэн бий. Аа энэ согтууруулах ундаа гэчихэр чинь юу юм шүү? Арх орох юм шүү. Арх орохгүй гэ түрүү архинд орохгүй гэсэн шүү. Согтууруулах ундаанд орохгүй гэсэн. Грацгүй штэ. Би арх уугаад тэгвэл халдгүй юм. Юу эргүү балан юм. Алиж ч улсан саагаад. Тийм гэж ш. Спиртийн хэмжээ нь 2-3% л байдаг ч тийм. Чи ямар юм юу? Би ихтэй ягаад ч юм ингээд нотлох тал нь ингээд арай амар даваа байгаа болохоор би ягаад ч юм архийг зөвтгмөр санагдаад байгаа байхгүй яг ингээд нотлох тал нь арай даваа. Ууж уурган маш их гэж штэ сонсчихно. Гэхдээ тэг үнэн л тэг тэрийг одоо бол няцаахгүй штэ ойлгомжтой угаасаа архич ард юм гэдгээр дээгүрж ихцэлвч. Технологи гэдэг чинь өөрөө том цар тий агуулга штэ. Юм бүхэл тэгэл энэ хувцас хүртэл технологи. Тэгээд ирэхээр дээр үеийн хүмүүсийн бие физиологи эрүүл мэнд одоо үеийн хүмүүсийн бие физиологи эрүүл мэнд хоёрын ялгаа энэ дээр ингэж яг гарч иж байгаа хгүй. Технологийн хөгжил үүснээрээ бидний бие физиологи илүү жижиг болж эхэлж байна. Нэгдүгээр.
Тэгээд агтаа оюун ухаан who care? Биеийн хөгжил хэнд хамаатай гэж. Эрүүл амьдрах үндсэн чухал зүйлүүдийн асуул хөдөлгөөн олимп гэдэг ингэж байгаа штеп тэр чинь ингээд жил ирэх тусам яг энэ технологийн хөгжилтэй давцаад бас биеийн хөгжлийг яаж илүү хүн болгон бие хөгжүүлж байгаа юу? Хүн болгон бие хөгжүүлж байгаа ямар нэгэн байдлаар дасгал төлөө хийж байгаа. Хүн болгоно уу? Харин тийм хүн болгон чи алхаж явдаггүй юу? Энэ чинь Ахад тэгвэл өдөрт 10,000 алхам хийдэг хичнээн хүн байдаг. өдөр болгон 10,000 алхдаг хүн өчнөө байгаа. Эндээс хатаа тэр бүгдээр л 10,000. Таксид л гэдэг. Одоо тэгвэл хинтагийн хөгжил гарч ирсэн. Такси байх чинь бид нар заавал тэр өчнөө километр газрыг одоо заавал гэж явах. Сэтгэл байвал алхах штеп. Яаж үсэн цаг хугацаа болон цаг хугацаагаар Мен чинь 6 километр алхсан болохоор мэдрээд байна. 6 километр алхсан шүү дээ. Яаж хаа? Чамаг ухаараасаа гээл бодоод үйжилээ. чи ухаардаг хүн юм байна. Окей. Ухаарах гэдгийн үндс нь угаасаа уух гэдэг баг. Судлаад хийгдэж байна. Ухаан гэдэг юм шүү. Тэд одоо ухаарах баг. Яа хүний яриад оролцоод байгаа Амар төвхтэй юм аа. амар төвхөд. Ялтархатай. Зайлшгүй байна. Одоо ингээ 3 сар болж байгаа хгүй баг 4 сард өгч байна. 3 сарын 20 хэдэн зэ. Тастай. Бүр аригтэрч гин үү? Йоо. Мэтгэлзээндээ бэлдэж гин. Одоо нөгөө тоглолт болно. Ингээд хайс дээр ирсэн байна. Тийм ээ. Яагаад цутгаад байгаа? Хөөе. Одоо ингэ зосчонгууд хурж ирэндээ аяг бол. Ой яадаг гин. Much later. Ингээд энэ бол уур амьсгалын өөрчлөлт гэж байгаа шүү дээ. Арин шүү дээ. Нара би кэттэй гараад ирсэн. Осгож өглөө. Хүү ямар эмэр юм бэ? Окей. Бон цас. Шал гэж. Хой аюун төлхөөрэй. Ямар хурдын авд юм бэ? 2,000 years later. Дурак ямар эмэр харагдаж байна. Йоо. Ямар нохооны харагдд юм ээж одоо. Мангар салхитай байна. Йоо.